За баярлалаа. Сая номтой гишүүний асуултанд зарим зүйлэнд дурддаж байгаа учраас хэлэх. Одоо ингээд 2010 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдаад 14 жил болж байгаа. За энэ 14 жилийн хугацаанд бол тухайн одоо баримтчигт бол тодорхой хугацаа заасан зорилтуудыг тавьсан байсан. Энэ нь бол яг эдийн засгтай шууд холбоотой. Нэгт нь бол довчлоод хэлэхэд эрчим хүчний одоо хараат байдлаас 100% гарна гэсэн зорилт тавьж байгаа. Хоёрт нь бол одоо шатхуун дотоодосоо 100% одоо хангадаг болно гэсэн зорилтууд тавьж байгаа. Ингээд 2020 онд болцсон 4 жил өнгөрцөн байгаа. Тэгэхээр одоо засгийн газар бол 24-өөс 28 оны 4 жилийн ингээд хөтөлбөр оруулж ирж байгаа. Гингүүд нөгөө талд нь бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань алан бусаа байдлаар ингээд судлаад харахаар зорилт тавьсан одоо хөтөлбөрүүдийн 70% нь хэрэгжээг байгаа. 6 төрлийн аюулгүй байдал байгаа шүү дээ. 6 төрлийн аюулгүй байдал гэж тодорхойлсон зорилтууд нь ихэнх нь аюулгүй доголдолтой байгаад байгаа. Тэгээ энэ талаар бол ойрын үед бид нийгэм эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, эдийн засаг тулгамдж байгаа сорилт, дээрээс нь бүс нутгийн энэ аюулгүй байдал, Монгол улсын үндэсний аюулгүй байдал дээр бас зарим талаар дахин тодорхойлох шаардлагатай болсон учраас миний найдаж байгаагаар ойрын хугацаанд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бас дахин одоо шинжлэхдэх байх гэж харж байгаа юм. 94 онд одоо анхных нь байсан, 2010 онд хоёр дахь нь байсан, одоо өдийн үед бол ингээд гурав дахь нь болцсон. Тэр тусмаа энэ хамтарсан засгийн газрын үед бас энэ одоо үндэсний стратеги гэж хэлж болох хүйц, эдийн засганд тэлж болох хүйц тэр хөшүүргүүдийг бодлого болгож гаргахын тулд үүнийгээ бид үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтайгаа уялдуулж гарах шаардлагатай. Тэгэхээр одоо ингээд цаг хугацааны хувьд бол засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад мэдээж хөтөлбөр бол гараад явна. Энэ зуур бас ойрын 1-2 жилийн дотор үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахиад шинжлэгдэж гарах зайлшгүй шаардлагатай байгаад байна. Тэгэхээр ер нь бол яг энэ уялдаагаа хангаад болж өгвөл бас яг энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулах тэр баг тухайн субъектүүд байгаа шүү дээ. Тэр субъектүүд тэр судлаачтай бас эхэлж юмаа сайн одоо уялдуулаарай л гэж хүсэх гээд байгаа юм. Тэгж уялдуулж гарахгүй бол энэ одоо шилбэл нэг хүн оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,400 ам доллар болгоно гэд. За одоогоос 12-оос 13 үзүүлэлтээр энэ засгийн газрын бодлого үйл ажиллагааны үр дүн 4 жилийн дараа дүгнэх юм байна л да. Одоо өчтөр хөл зэмбэнгийн орон дээр бол 12 нь 13 болоод ороод ирчих шигтэй. Энэ шалгуур үзүүлэлтэн бол нэг зорилт байгаа. Гэхдээ нөгөө талдаа энэ аюулгүй байдал дээр анхаармаар байна. За яг төгсгөлд нь бас нэг санаа хэлчихэд одоо бид ингээд олон төслөтбөрүүдийг ярьдаг. Жишээлбэл улсын хурлын чуулган дээр шилбэл Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц дээр тодорхой зүйлүүд ярьж байгаа. Монгол улсыг яг нөгөө энэ аюулгүй байдлыг таны хэлж байгаа шиг эрчим хүч За 6 номер. Албан тушаал нэрээ танилцуулаарай. 6 номер. Эдийн засгийн зөвлөх Эрдэнэт байна. Сая номтой гишүүний асуулт болон Эрдэнэт гишүүний асуултанд нэмэт хариулчих гэж бодож байна. Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ямар одоо үзэл баримтлах уу, онолын хүрээнд хийгдсэн бэ гэж ихний асуулт байх шиг байна. Тэрэн дээр болохоор үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд доктортой байна гэд үүний дагуу хууль батлагдаад эдийн засгийн хөгжлийн яам дээр энэ ажил маань зангидагдаа явж байгаа. Энтэй холбоотойгоор энэ үйл ажиллагааны хөтөлбөр маань 4 бүлэгтэй. 4 бүлгийнхаа юу гэдгийг илүү чанарыг харсан учраас хүн эдийн засаг төр нөгөөх нь бүсчилсэн хөгжил гэж ингэж бүлэглээ явж байгаа. Дээрээс нь үйл ажиллагааны хөтөлбөр дээр эрсдлийн менежмент гэж бас тодорхой хэсэг орж ирсэн байгаа. Энэ дээр бид нэр тулгарч байгаа гадаад дотоод эрсдлүүдийгээ тооцоод энд тохируулсан менежментийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэд тодорхой заалтууд орсон байгаа. Дээрээс нь яг хэрэгжүүлэх зорилтуудаа бас тодорхойлоод хавсралтаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүн хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт зорилт төвшингээ тавьдсан.
Тэгээ энэ болохоор нэлээд шинэлэг нь болохоор гадаад дотоод индексүүдийг төлхөө оруулж ирсэн байгаа. Жишээлхэд аюулгүй байдал гадаад бодлоготой холбоотойгоор good country буюу сайн засаглалын индекс гэх мэтлэнгээр энэ индексүүдийг оруулж ирснээр энэ ажил маань илүү чанартай бид нэр ажлаа төлөвлөх хүрх үр дүн зорилтоо илүү тодорхой болгож гаргаж ирсэн гэж бодож байгаа. Яг тодорхойлсон залтууд гэвэл одоо 3.1-1 дээр Монгол Улсын гадаад бодлогын залам чанар нэгдмэл байдлыг хангах үндэсний аюулгүй байдал хөгжил дэвшлийг хангалттай орчин бүрдүүлэх эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэн ажлыг үргэлжлүүлнэ гэх мэтлэнгээр нэлийн хэдэн залтууд ингээд тус тусад нь орцсон байгаа. Баярлалаа.